монголчуудын амьдрал бол сайн хэлхээтэй гэж ярьдаг. Сайн ямар утга учиртай болохыг судлах ажилдаа шандаа орсон. 也就是端身正坐，正气。 Цэг сууж цай хүртгэн чи буюу хий энерги, шань буюу оюун санаа. Мөн дотор биеийн солилцоо тэгшлэх өвдөстэй. Манай монголчууд бас нөгөө нэг охиноо бэрд гарах гээд явхад нь зочоог нь гаргаж хормон дээрээ өөр нүдүр шиддэг хэлэхгүйгээр охин ингээд тосоод авч чадах юм бол айгүй сэрэмжтэй сэргэлээ охин цаашаа алдахгүйгээд зочоог нь гаргаж явуулдаг. Бас энэ өөр нүдүрийн заншилт гэдэг арга бэлэгдэж Сайны их замыг ЮНЕСКОд бүртгүүлэх том ажил хийгдэж байгаа. Монгол хятадын хамтарсан маш том баг ажиллаж байгаа. Бидний оюун санаа бие Баяртай юм. Ноён Баушран бол Бүүдээн дахтад ард улсын нэрт цайны их мастер. 3 цайны ясан хэмээх эртний уламжлалт соёлын өвлөн түгээгч. Хятадын соёлын бийт бус өвийн төлөөлөгч. Тэрээр дорны цайны урлаг философиг дэлхийд дахин сурчилж, цайны ёслыг зөвхөн уух үйл биш, харин сэтгэлийг амарлуулах, хүмүүжил төлөвшүүлэх, соёлыг өвлөн дамжуулах нэгэн гүн утга бүхий аялал гэж үздэг. 3 цайны ясан бол амьдралын 3 үе шатыг бэлэгдэж, хүндэтгэл, талархал, ерөөлийн утгыг илэрхийлдэг онцгой ёслол юм. Баушран их мастер Монголд анх удаа альчлан ирээд Нандин цай брендийн дэлгүүрт зочлон цайны соёлын гүн ухаан шингэсэн цайны зингийн талаар яриа өрнүүлсэн юм. 三人茶道源自于中国唐代最鼎盛的时期。 Гуравдаа хадгалах цайны гэсэн бол хятадын Тан гүрний үеэс үүдэлтэй. 当时出现了茶圣陆羽 За тэмцээ бол 写茶经的， тэр үед хятадын алдарт цайны судар бол дөнгөж бичигдэж эхэлж ирсэн юм. Дараа нь хятадын уламжлалт 3 ундаалах хүндэтгэлийн цайны ёсыг үлдэж, эхний цайгаар шидэт амтыг мэдэрч, 2 дахь удаад сэтгэлийн амгаланг тэтгэн, 3 дахь удаад бие ба оюуныг нэгтгэн тайлгарууллаа. Энэ бүхний эцэст бид цайны зэм буюу цайны бясалгалд орж өдөр тутмын шууганаас ангид амар амгалан ухаарал дүүрэн мөчүүдийг хамтдаа өнгөрүүлсэн билээ. 闭着眼睛闻一下，这个别这简直不是人间用的，知道吧？这是给天人喝的。猛吸一下，哦。啊，你。 За би та бүхэнд цайгаа хэрхэн уух хөдөлгөөн байрлалыг зааж өгье. 前面扣住， За урд нь ингээд 扣紧啊， зайдуу хуруугаа нийлүүлээд 不留缝，前面可以好，这样伸出去。 за дараа нь дунд хуруу ядаг хуруугаа үзүүрээр нийлүүлээ. Чигчэн хурууг доор нь нийлүүлж аяга доороос нь түших маягтай. Цайны урлагтай холбогдоод 20 жил болж байна. Анх би бизнес хийдэг хүн байлаа. Ингэж бизнес хийж явахдаа би төөрсөн мэдрэмж их авдаг байсан. Мөн миний ойр дотныхон өвдөж чаналж байхад би тусалж чадахгүй байгаа нь надад маш хэцүү байсан. Тэдний бие эрүүл мэнд муудаж байгаа нь хүйтэн төрлийн хоол хүнсний хэрэглээ ихсснээс бас хаасайгүй хүйтэн кондишн байдагтай холбоотой байсан юм. Электрон дижитал зүйл ихсэж биеийн хүртэл далиж нуруунд бөхтөр болж байсан. Биеийн чи энерги байхгүй болж байгааг би өөрөө харж байсан юм аа. Биеийнх нь бүх тунгалгийн судлан нэвт бүглөрөөд хорт бодсонд гацчихсан. Харин хятадд цай бол хосгүй шидтэй. Урт хугацаанд эрүүл байх үндэс юм аа. 成为长寿健康的代表。 Манай Нандин цай брендэнд 2018 оноос эхлээд Монголынхаа ард түмэнд Юнаны хамгийн цэвэр цайг хүртээх, түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж эхлүүлээд байгаа. Тэгээд манай хамт олонны нэг бахархал зүйл маань Монголынхаа оюуны өмч соёлын энэ үнэт зүйл энэ ахуйн соёлыг
түгээн дэлгэрүүлэх ажилд манлайлагч болоод ингээд цайгаараа дамжуулаад хүртэл болгож байгаадаа маш их баяртай байдаг. Одоо бид нэр Юнаны халцайг нийт 14 төрлийн цайгаараа ингээд монголчуудаа үйлчлээд байж байна. Монголчуудын цайны ёслол бол маш өргөн аюулгүй тийм нарийн дэгж яхтай ёслол байдаг. Би Монгол улсын мэрэгсэн үнэлгээчин хүн түүн дотроо соёлын үеийг үнэлэх, оюуны өмчийг дээдлэх энэ чиглэл рүү их ажилдаг. 2018 онд сүмээс алдагдсан үнэтэй цайг үнэлэх аз завшаа надад тохиосон. Тэгээд энэ хүрээндээ цай гэдэг үл ямар үнцэнтэй болох, цайгаар дамжуулж ямар их соёл явдаг, цай ямар утга учиртай болохыг судлах ажилдаа шамдаа орсон. Тэгээд энэ цайнууд маань одоо буцаагаад музейдийн тавигдсан яг энэ мөчөд буюу 2025 онд цайны их замыг ЮНЕСКОд бүртгүүлэх том ажил хийгдэж байгаа. Монгол хятадын хамтарсан маш том баг ажиллаж байгаа. Тэгээ энэ бүрэлдэхүүнд ороод ажиллаад энэ сайнхан соёлыг дэлхийд гаргах энэ үйл хэрэгт оролцож байгаадаа бид нар бас их баяртай байдаг. Манай Нандин цай брэнд Юнаны цэвэр уулын цайг ард түмэндээ хүртэл болохоос гадна цайны дагалдах хэрэгсэл түүн дотроо Монголын ахуйн соёлтой нийцдэг бүтээгдэхүүн, нэмэлт бүтээгдэхүүнүүдийг орлуулдаг байгаа. Үүний нэг том жишээ нь болохоор уур нүдүр. Монголчуудын амьдрал бол цайн хэлхээтэй гэж ярьдаг. Үүн дотроо уур нүдүрийн соёл бол агуу их том соёл. Уур нүдүр арга бэлгийг бэлэгддэг. Бид хэд уур нүдүүрээр дамжаад соёлын энэ үтвийг ард түмэндээ ойлгуулахын төлөө бас их ажлуудыг хийд юм аа. Манай монголчууд бас нөгөө нэг охиноо евро бэрд харах гээд явахт нь зочоог нь гаргаж хормон дээрээ уур нүдүр шийддэг. Хэлэхгүйгээр охин ингээд тусаад авч чадах юм бол аюул сэрэмжтэй сэргэлээ охин цаашаа алдахгүйгээд зочоог нь гаргаж явуулдаг. Бас энэ уур нүдүрийн заншил гэдэг арга бэлгийг бэлэгдэж, бүтэн амьдралыг бэлэгдэж 2021 онд бид нэр айл өхөнд уур нүдүр гэдэг уур нүдүрээ залан дээдлэх галтгоо ахуйн соёлын нэг том хэрэглэгдэхүүн болох тал руу төсөл өчээд төсөл маань амжилттай хэрэгдээд өнөөдрийг хүртэл явж байгаа. Уур нүдүрт эртээрээс эхлэн эмийн чанартай зүйл, арц, мөн цайны хэрэглэгдэхүүн бүхнээ буталж хэрэглэдэг байсан учраас ариун бас хэрэгслийн нэгэнд орж явдаг ийм сайхан хэрэглэгдэхүүн байгаа. 中国的古代从神农氏时代 Хятадын түүхэнд ангаах ухааныг нээхээр явж байсан хүн олон ургамал амсаж үзээд түүндээ хорцсон гэдэг. Харин цай ууснаар хорыг гадагшлуулж амьд үлдсэн юм. Цай бол бүх биеийг ариусгадаг. Орчин үеийн ангаах ухаанд цайн дагуулгадах полифенол нь хавдрын эсийг дардаг гэж үздэг. Бас өөр нэг төрлийн бодис нь хүний ходоод гэдсийг эмчилдэг. Эртний уламжлалт ангаах ухаанд ч тэр, янинийн үзэлч тэр, орчин үеийн ангаах ухаанд ч гэсэн цайг эмчлэгч гэж үздэг. Цэх сууж цай хүртэх нь чи буюу хий энерги, шань буюу оюун санаа, мөн дотор биеийн солилцоог тэгштгэх өвдөстэй. Хүүхэд болон ойр дотныхныхоо төлөө би өөрийн бизнесийг тухайн үед орхиж цайны замналаа эхлүүлсэн түүхтэй. 决定探寻健康和长寿之道。 Өнөөдрийн нөхөө арга хэмжээний онцлог зочин бол бүгдээр нь хятад улсын соёлын битүүс өвийн нэгэн чухал өв болох 3 Дараа нь бид 50 гаруй зочинтой өргөн цар хүрээтэй цайны ёслол үйлдлээ. Танхимд өрн зочид 3 ундаалга цайны ёсонд нэвтэрч сэтгэлийн гүнд төвлөрсөн цайны зэн үйлдсэн юм. Цайны зэн гэдэг нь цай уух ёслол, зэн бясалгалын сургаал хоёрыг нэг амт, нэг зам гэж үзэх үзэл санаа юм. Зэн буддизм хятадын сүн гүрний үед дэлгэрэгтээ цайг бясалгалын үед сэрэмж төвлөрлийг дэмжих хэрэгсэл болгон хэрэглэж байлаа. Цай уух нь бясалгалтай адил. Хоёул сэтгэлийг амарлуулж, оюун санааг тунгалаг болгодог гэсэн философи. Цайг анхааралтай бэлтгэж, уухтаа яг тухайн мөчөд төвлөрөх ёстой. Цайны ёслол хэд тансаглал биш, энгийн даруухан орчныг эрхмэлдэг аж. Мөн цайн ууж буй хүнийг сэргэг байлгахатлаа сэтгэлийг тайвшруулна. Цайны үнэр, амт, усны чимээ, сав суулгын гоо зүй бүгд бясалгалын орчин болж бие, сэтгэл, байгаль гурвыг нэгтгэдэг. Би халаа орлоо, хөлс гарлаа. Тэгээд
ханиалуулаа. Ноошиг зэрвэрлэгдэж байгаа гэж бодлоо. Өмнө нь бас ханиалтай явчихсан. Цайны жинхэнэ дурлагч учраас хоёр дахь хийж манай нандин тэ дээр өглөө бид нар бясалгал хийжээд ирсэн. Хийх тусам хүн үнэхээр өөрчлөлт нь өөр болдго юм байна. Өглөө жоохон хоолойс ууцсан байсан. Одоо бол улам цэлмэл, улам гүмэл санагдаад, улам л тэнгэрт ойрхон болж байгаа юм шиг сайхан мэдрэмжийг авч байна. Улсын 1-р төв эмнэлгийн цусны үүдэл хэсгийн төвийн эмчнэр Бавшан их мастрын цайны яслалд оролцсон цайны бяцлаглалын үйл ажиллагаагаар дамжуулан дотоод сэтгэлээ тогтворжуулж сайхан энергийг авцгаасан юм. Энэ нь эрүүл мэндийн мэрэгжилтнүүдэд сэтгэл санаагаа төвлөрүүлж өөрсдийн ажилдаа илүү төвлөрөх, хүч чадал нэмэхэд хувь нэмэр оруулсан чухал туршлага болсон юм. Сэтгэл санаа амар амгалан тайван болсон байгаа. 在中国古代，这叫做天人合一。 Эртний хятадын нэг байгаль орон хоёрын холбоо гэж нэрлэдэг. 我们本来源于自然。 Дотрын их олон 6-7 тасаг байдаг. Тэрэн дотроо энэ одоо манай 5 давхрынхан буюу энэ эмчнэр маань, солигч нар маань бол туйлын хүнд орчинд ажилладаг. Хүнд орчноос те энэ бүр амирлангуун орчинд бид бүхнийг байлгаж бидний оюун санаа, бие, энерги, аура бүх юм цэвэрлж өгсөн. Таньдаа болоод таны энэ сайхан хамт олонд аз жаргал, эрүүл их амар амгалангийн дээдийг дахин өссөн өрөө хувьяасаа болоод хамт олонныхаа нэрийг үнэрсэн. Үүний дараа Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач Нурмаач болон энэхүү салбарын эмэгтэйчүүд ч мөн цайны яслалд оролцлоо. Тэд яслалын үеэр цайны урлагийн гоо сайхныг бишрэн үзэж, цайны соёлыг дэмжиж, цайны бясалгалд сэтгэл дүүрэн байсан юм. Өрмөгийн холбооны бизнес чигтэж байгаа холбооны бизнес юм. Өөрөө зочдын олон хүнтэй бизнес хийдэг. Тэгээд манай холбоонд аваа багшигаа тэмцэж байгаа юм. Номын бизнесээ санацсан. Энэ удаа Монголын бас олон бизнес хийж байгаа, эдийн засгаар өөрчлөж явж байгаа эмэгтэйчүүдийн өрөөний сайн санаа. Ирэх барьнаа гэдэг амжилтын тансаа тэр амжилттай ирсэн. Энэхүү цайны яслал, гүн гүнзгий утга санаа, дотоод амар амгалан тэтгсэн үйл ажиллагаа нь оролцогчдын сэтгэл мартагдашгүй дурсамж үлдээсэн. Бид цайны урлаг, түүний амин сүнсийг харилцан ойлголцож, цайны соёлыг түгээн дэлгэрүүлэх, танин мэдүүлэх их замыг нээсэн гэдэгт итгэл төгс байна.